Lexus түүхэндээ 3 төрлийн куб машин үйлдвэрлэж ирсэн байдаг. Эхнийх нь Lexus LFA болох домогт V10, хоёр дахь нь Lexus LC500. Харин гурав дахь нь RC буюу энэ хоёрыг бодох юм бол хамгийн боломжийн үнэтэй Lexus RC-гийн тухай өнөөдөр Amofoy-гийн Daily Drive болонгаар хамтдаа ярилцъя. Lexus RC маань 2014 оноос эхлээд зах зээл дээр борлуулагдаж эхэлсэн байдаг. Toyota-гийн N платформ буюу Lexus IS болон GS дээр ашигладаг платформ дээр боссон. Кузовны хувьд гэх юм бол кузовныхын уртлын хэсэг нь Lexus GS-ийн, дунтлын хэсэг нь 2 дугаарын Lexus IS 250C буюу convertible дээвэр нонгоодох хөлбөрийг ашигласан. Бүгсэн хэсэг дээрээ Lexus IS-ийн 3 дугаарыг ашиглаж ирсэн. Нэг ёсондоо 3 өөр Lexus-ыг нийлүүлээд нэг куб машиныг босгож ирсэн. Яг хөө дангинч гэсэн адилхан урд амарчин юм дээд гартай хойно хөтлөгчтэй 4 дугаар хөтлөгчтэйнээс сонголтоо гарч байгаа. IS 250-ыг бодох юм бол тэнхлэг хоорондын зам чүд богино. Гэхдээ IS-ээс илүү арай өргөн, илүү бамбар болж чадсан. За моторын хувьд бол нөгөө бидний сайн мэдих нөгөө л гонигт өлөг болсон 2500 104 цилиндртэй хайбрид хөдөлгөөний сонголттой гардаг. Oh brother, this guy stinks. Гэхдээ ерөнхийдөө 3 төрлийн моторын сонголт бол байгаа. 3500 V6 болон 5000 V8 гэсэн 3 төрлийн сонголт байгаа. Гэхдээ мэдээж Монголд энэ нь их орж ирдэг учраас энэ нь их зарагдах нэг уртай байдаг учраас 3500 болон нөгөөх нь бол баг орж ирдэг. Маш цөөхөн дотоод орж ирдэг. Та баг захиалж авах шаардлагатай болно. Яг гоо энэ мотор бол нэг тийм хүч муутай мотор биш. Гэхдээ уг машин маань өөрөө бүхэл бүтэн 1750 кг жинтэй учраас жоохон тийм жижигцэн юм шиг мэдрэмж бол төрүүлдэг унаа явж байхад. Гэхдээ уг моторын хувьд бол сайн асуудал гэдэг юм байхгүй. Мэдээж ийм хурц юм пуужин шиг төрхтэй машин дээр хайбрид мотор тавина гэдэг маань характерын жоохон тийм гонигтай болгоо хийчихэж байгаа байхгүй. Нэг ёсондоо та хайбрид RC худалдаж авч унаа гэдэг маань автомат GT86 унжаагаас ямар ч ялгаа байхгүй. Яг GT86 бол GT86-тай харьцуулж болохгүй л дээ. Тэр бол бүр цэвэр спорт машин 1200 кг жинтэй. Харин мань машин маань болохоор бүхэл бүтэн 1750 кг буюу илүү лакшри, тансаг, гоёлын тал руугаа чиглэсэн учраас арай яалтчгүй өөр машин. Тэгэхээр та нэгэнт авж байгаа бол 3500 V6-ыг авах нь их зүгээр. Үнэхээр яг нэг моторыг тоодгүй зөвхөн гадны үзмжинд ач холбогдол өгдөг хүн бол 2500-ыг унаад явж байхад бол асуудал үүсэхгүй л дээ. Lexus-ийн тухай нэг жоохон юм сонирхуулж ярихад нэг юм байгаад байгаа. Та бүгд сая нөгөө л нэг гонигт 2500 мотор гэсэн бол ойлгож байгаа. Гэхдээ Lexus зөвхөн ийм хайбрид Монгол талын гонигтай хайбридууд нь орж ирээд яалчгүй Монголд л тэдний сайн зарагддаг учраас биш. Lexus бензин AMG болон BMW-ийн AM сериудтэй өрсөлдүүлэхээр өөрсдийн F гэсэн лайнуудаа танилцуулсан аль хэдийн гаргацсан байдаг. Хүмүүс сайн мэддэггүй байж магадгүй. F Sport бол зүгээр л тоног. Харин F буюу Lexus-ийн ISF, GSF, RCF гэсэн модулууд бол байдаг. Тэд нар ямар ч таатай гэхээр нэг ёсондоо шал өөр төвшний өөр машинууд гэж хэлэхэд бол. За ямар ч таатай гэх юм бол мотороос нь танилцуулъя. Мотор нь 5000 V8 naturally aspirated буюу ямар нэг supercharge турбо чарж цэвэр V8 өдшгөл хөнгөн солигддог 8 шатлалт хороо LSD үйлдвэрийн бүхс Brembo тоормсны системтэйгээ дөрвөн салаа яндантай бүх зүйлийг нь тулгасан тийм перформанс үйлдвэрүүд Lexus гаргаж хийж үйлдвэрлэж болж чаддаг. Тэгэхээр би нүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр Lexus бол зүгээр л бидний нөгөө л нэг харж дассан одоо өлөг болсон RX Hybrid 450 IS 300H, GS 450 ч юм уу нөгөө л нэг хайбридуудаар төсөөлөд идэг энгийн хэрэглээний машинадаас шал өөр түвшний машинуудыг хийж болж чаддаг брэнд гэсэн үг. Нэг ёсондоо чанар, найдвартай байдал, тав хурд хүч бүгдийг нэг дор хослуулж балансыг нь маш сайн барьж чаддаг. Харин энэ тал дээр Герман, Европ машинууд бол аль нэгийг дутаачдаг, нэг бол аль нэгийг хитүүлцдэг. За
ороод ирээ суудсан байхад бол дотор салооны чанар бол гараар нэг хурж үзэгч шаардлагагүй хэр чанартай хийцтэй байдаг нь бүр нүдээр харахад л бүх юм мэдэгддэг. Яалчгүй Lexus-ийн онцлог бол энэ дээр оршдог. За тэгээд ингээд суудсан байхад яг тийм машин дотор ороод суудсан биш. Суудлын маш хэвтэйхэн бөөрнөөс дэмжих чинь нэлээд тийм суулт сайтай учраас бүр машиныхаа нэг хэсэг болцсон байгаа бидний дэмжиг үл төрүүлж чаддаг. Тэгээд энэ paddle shifterтэй. Paddle shifter нь CVT хороотой машинд бол яг үндэ маш инээдтэй шийдэл байхгүй. CVT хороо бол цаанаа ерөөсөө солигддгүй шүү дээ. Хүмүүс солигддог гэж бодоод бүр шатлалт хороотой гэж зар тавьсан байгаа харагддаг. Би энэ тухай Chrome дээр бол тайлбарлаж байсан. Тэгэхээр энэ бол CVT хороотой hybrid машингийн paddle shifter тавих нь зүгээр үзүүлнэ л гэсэн үг. За тэгээд Lexus маань нөгөө ашигладаг байсан нөгөө өмнө маустай байсан бол маусаа алга болгоцсон. Одоо ноутбукийнхаа энэ touchpad-ыг ашигладаг болсон байлээ. Энэ нь бол ашиглахад жоохон эвгүй ч гэсэн яг нэг ашиглагдахгүй л дээ. Ашиглаад бол басчихаар. Тэгээд харагдах орчин маань ер нь бол угаасаа coupe машин учраас жоохон үзэгдэх орчин жоохон хязгаарлагдмал. Ер нь бол яг жоохон давчуу мэдрэмж төрүүлдэг ч гэсэн ер нь coupe машин гэхэд арай жоохон том. Гэхдээ илүү том биетэй хүн манай ороо суудсан байхад бол жоохон давчуу мэдрэмж бол төрүүлдэг. Бусдаар бол нэг хөөлөд байх юм байхгүй. Маш чанартай хийцэлтэй. Энд чинь өөр F-Sport package нь учраас нэмэлт нэлээд олон тоноглолуудтай. F-Sport үрүүлэлттэй, F-Sport суудал, тэгээд хаас тоормсны хөнгөн цагаан педал, мөн F-Sport болоод ирэхээрээ S+ гэсэн горимтой бол болчдөг. Энгийнүүд дандаа энгийн спорт горим гэж байдаг. За тэгээд ингээд харах юм бол угаасаа ямар ч салон бол нэг дуу ороод нэг халцарч урагдаад бол байхааргүй. Салооны хувьд бол ерөнхийдөө ийм өгдөг. Өнөөдөр нэг юм мартах чинь энэ хянах нь бол маш надад их таалагддаг. Энэ IS-ийнх дээр бас ийм хянахтай, RC-ийнх дээр ийм хянахтай байдаг. Ингээд дарах юм бол ингээд хоёр тишээ ингээд гүйдэг зэрэг. Тэр нэм механик мөртлөө, дижитал мөртлөө яг тэр гүйж байгаа үндсэн юу нь болохоор механик. Энэ Lexus LFA санаа авч хийсэн хянах. За тэгээ coupe машин унж байгаа хүмүүсийн нэг асуудал бол нөгөө хойноо хүн суулгах үе бол мэдээч гарна найз нөхөд одоо хэн байдгийг те байнга урдаалж хүнтэй яваад ингэж байхгүй шүү дээ. За тэгэхээр нэгт юу нь бол бууд суухад энэ машины хувьд жоохон төвхтэй. Яг бол энэ суудал нэлээд доошоо учраас хөлөө ял бол хөл энд ингээд тэгэлж байдаг. Тэгээ хөлөө ер нь дээш нэлээд ингэж гарч ирээд за тэгэнгүүтээ хүн суулгахаар боллоо. Энийг ингээд татна. Тэгээ ингээд хүлээн. Хүлээгээл байна. За ингэнгүүд нөгөө гадны чинь нөгөө найз чинь орж ирээд за ер нь бол ингэсгээд нилээн юм болно. Ингэсгэж яагаад ингээд суuna. Тэгээ хойшлуулна. Тэгээ энэ суудлан буцаад хивэндээ орно. Тэгээд жолооч нь өөрөө хамгийн сүүлд суuna. За яг ингээ хойно ороос суудсан байхад би бол нэг том биетэй хүн биш тулдаа л арай нэг гайгүй багтаж байна. Тэрнээс шүүс би бас яг толгоо миний өндөр нэг 178 9 л баг. 180 хүрэхгүй. Нөгөө би ингээ толгоо гүйцэд босхыг ихлээр энд ингээ үсээ эвдэлж гээд байгаа байхгүй. Тэгэхээр ингээд ямар ч боломжгүй болчихно. Яалтчгүй надаас өндөр хүн суух юм бол нэлээд зовлонтой л явахаар санагдчихээн. Тэгээ уртлын жолоочийн суудал бол нэлээд ингээ шахагдаад ороод ирдэг ийм өртөө байдалтай. Энэ голын өсгөлт бол хүн суух боломжгүй. Энэ цэвэр пиавар. Энд хоёр тал дээр нь л зөвхөн хүн суулсан. Тэгээд ер нь нэг юм ойлгомжтой давчих. Тэгээ багажинда юм хийхээр бол энэ хойно сууж байгаа хүнээр бол юм хийлгүүлж болно. Одоо энэ суудлынхаа энэ дэрний хажуудалд байгаа энийг татаад урагшаа унгаач шууд ийшээгээ ингээ юмнуудаа шийдэж болох юм байна. Нэг бол нэлээд урт юм ингээд 100 айл майлаас ачгаар бол шууд ийшээгээ мод зууд хийчих болно. Гэтэ нэг тийм яваадах нь цаашин. Гэтэ монголчууд бол юунд л ашиглах гээд үзээд байдэн шүү дээ. Ямар ч төрлийн машин унсан гэсэн. Тэгээ юмаа хийчин буцаагаад ингээд хаачна. За багажны зайны хувьд гэх юм бол одоо мэдээж ер нь харьцангуй нөгөө бусад седануудтай харьцуулахад хамаагүй жижиг юм байдаг. Одоо ингээ интэл мэдлэн тийм өргөн биш. Хоёр тал руугаа айгүй нарийн. Цаашаа бол яг жоохон хол. Гэтэ юу нөгөө Camry тийм үү Chrome-той харьцуулахад бол хамаагүй жижигхэн байдаг. Тэгэхээр ер нь одоо ялангуяа ийшээ зугаалгаар явах гэж байгаа бол найз зөвхөн ихнэр мэхнэртэйгээ явах гэж байгаа бол аль болох бага юм бэлдээрэй гэж эртний сануулж хэлэхгүй бол дараа нь алаан болохоор. Тэгэхээр ер нь бас багажны тал дээр маш анхаарах хэрэгтэй. Юу авч явах гэж байгаа даа. Эртнээс сайн төлөвлөх хэрэгтэй. Тэгээ энэ багажийг ингээ хаах гэж байгаа тохиолдолд их сонирн байдаг юм аа. Эндээс татхаад энд ингээ гарт тулдаг байхгүй. Тэгэхээр нөгөө яалчгүй дээрээсээ барих хэрэгтэй болдог. Тэгээ энийг яг яаж ашиглахыг одоо ойлгохгүй. Дээрээс нь тулахгүйгээр хай гэхэлэр одоо ингээ савангуудаа гяс гар мараа ингэж бултуулах хэрэгтэй болох гэдэг юм л да. Нэг бол дээрээс нь ингэж бариад гараа ингэж аваад ингэж хаах хэрэгтэй. IS-ийн багаж бас юм байдаг.
RC бол спорт машин биш. Ягаад гэх юм бол мунаг хүнд жинтэй буюу 1750 кг жинтэй. Нөгөө дөрвөн анхтай седануудтайгаа адилхан учраас нэг тийм хөнгөн шингэн шаламгай бол байж чаддгүй. Нэлээд хүнд учраас эргэлтэн дээр жоохон хальчих гээд байдаг. Тэгэхээр тийм спортыг жолоодлогт бол жоохон төхөөрөмжгүй. Гэхдээ хүнд учраас явдлын үед айгүй гоё намблаг зөөлөн явдалтай. Хайбрид 4 цилиндртэй мотор нь 223 хорны хүч гаргаж байгаа. Гисэн хэдий ч Q100-ын дэнд хүнд учраас яалч жоохон жижигцэн юм шиг мэдрэмж бол төрүүлдэг. Гэтэ нэг тийм одоо Q100 чирч ядсан бол тийм бол биш. Гэтэ загварыг бодоод тавьсан моторыг бодох юм бол яалч жоохон өөр характер. Нөгөө ядж CVT хороптой учраас жоохон гიშгээл эхлэнгүүт нөгөө алдартай нөгөө үлдэг чимээ гаргадаг учраас жоохон гонхтой болгочдөг. Тэрнээс ч бол нэг хүч бол дутаад байх юм байхгүй. Яг үндсэндээ бол өөрийнхөө Q100-ыг бол асуудалгүй авч явж болж чадж байгаа. Би бол CVT хоропыг бол нэг тийм үзэн ядаад аль болох шүүмжлэх гэдэг хүн бол биш л дээ. CVT хоропны зорилго бол угаасаа ондоо бага идэх хяналттай байх, дуу чимээгүй байх, таатай байх. Яалч хайбрид мотортойгоо бол төгс зохицож ажилладаг учраас CVT-г буруутгах бол хэцүү. Гэхдээ ямар тохиолдолд би CVT-г буруутгахмаар байдаг вэ гэх юм бол ялангуяа ийм машин дээр тавигдаад ирэхээр тухайн машины характер нь бүр шал өөр болчдөг. RC-гийн хувьд бол RC бол шал өөр машин шүү дээ. Харагдаж байгаагаас шал ондоо. Харагдаж байгаа нь бүр тийм хурц төрхтэй тий. Бүр ингээд давхгүйчмаар гişгүүл гიშгчмээр санагддаг бол яалчгүй иймэрдүү төрлийн машинуудад хайбрид мотор болон CVT хороп тавигдаад ирэхээр характер нь бүр шал анх байсан зорилгоос хазаагаа гараад ирдэг. Нэг осондоо жоохон тийм сайжруулсан тий арай дэвшилтэд прус ч юм уу сайжруулсан камери ч юм уу тий унж байгаа юм шиг нөгөө нэг цахилгаан мотор CVT-гийн улаан машиных нь үндсэн характер төр харизмаг нь алаа ичдэг байхгүй. Тэгэхээр анхнаасаа угаасаа нөгөө хайбрид нь тохирсон хайбрид машин хайбрид дээр үесэл хайбрид загвар гаргадаг байсан Camry, Prius одоо Lexus ES, CT, MT юу гэдэг юм урдаа хөтлөгчтэй. Тэд нартай бол үнэхээр хайбрид CVT маш гоё зохицдог. Гэхдээ иймэрдүү машинууд дээр тавигдаад ирэхээр үндсэн характераасаа хазаагаад жоохон гонхтой, унахад урамгүй болоод эхэлдэг. Гэтэ ер нь ямар ч машины загвар гаргасан ч гэсэн заавал хайбридыг нь гаргаж яахгүй бол нөгөө борлуулалтанд бол мэдээж тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Учир нь хүн болгон одоо над шиг ч юм уу үзэж байгаа тань шиг машины нэг ч ихтэйхэн бензин моторыг чагнаж унаал дээр шаталж байгаа шаталт хоропныхын солигдлоос нь кайф аваад унаад гэсэн юм бол байхгүй. Бүр дэлхий дээр маш олон машин зөвхөн гадна төрхөнд нь ач холбогдол өгж ундаг хүмүүс бол байдаг. Тийм ч учраас тэр хүмүүс зориулж эдгээр төрлийн машинуудаа CVT хороп болон хайбрид моторыг хүссэн хүсээгүй тавихаас өөр сонголтгүй болдог. Хэрвээ та яг ийм куп төрлийн машин сонирхоод хайбрид мотортой CVT хороптойг нь бол голохгүй унаа гэж бодож байгаа бол RC бол таны сонголтуудын нэг бол байж болно. Хамгийн гол нь машин маань Lexus-ийн учраас ямар ч асуудалгүй тав тухтай, чанартай, нэр хүндийн баталгаа болж өгч чаддаг. Мөн энэ машиныг яг хэрвээ авахаас сонирхож байгаа бол та манай пэйжээр дамжуулаад холбогдоод худалдан авалтаас хийж болж байгаа шүү. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баярлалаа.